Эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж ажиллах үүднээс Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан 2022 оныг эмнэлгийн тусламжийн чанараа аюулгүй байдлыг сайжруулах жил болгон ажиллахаар төлөвлөж салбарын удирдах ажилтнуудын энэ оны анхны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний нийтийн үйл ажиллагаанд аймгийн засаг даргад үрж оролцож, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр баталсан хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Мөн энэ онд их хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, цахим хамгаалах, өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлд гол анхаарал хандуулан ажиллахыг эмч эмнэлгийн ажилчдад үүрэг болголоо. За зөвлөгөөнөөс 2-3 чиглэлээр бас үүрэг чиглэл өгч байгаамаа. Энэ цаашид Ховд аймгийн эрүүл мэндийн салбарыг чадхыг сайжруулах, цаашид ард иргэдийн эрүүл мэндийг сахиж хамгаалах энэ үүргийг биелүүлэх 3 зүйл дээр зайлшгүй анхаарах шаардлага байж байна. Нэгдүгээр Ховд аймгийн ард иргэдийн бас нас баралтын нэлээдгүй хувийг халдвар тус өвчин эзэлж байгаа. Ийм учраас энэ бол иргэдийнхээ эрт илрүүлэг онцлогоог бид нар цаг алдалгүй хийх юм хэрэгцээ шаардлага байна. Ялангуяа манай аймгийн хувьд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон 4 хөтөлбөрийг бол бид аймгийн иргэдийн урлаараа батлуулсан. Нэгдүгээрт бол эрүүл иргэн хөтөлбөр, хоёрдугаарт их хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ хөтөлбөр, гуравдугаарт эр хүн хөтөлбөр, Монгол эр хүн хөтөлбөр, за дөрөвдүгээрт чадварлаг эмч эмнэлгийн ажилтнууд гэсэн ийм 4 хөтөлбөр бид нар батлуулаад хэрэгжүүлж ажиллаж байна. За үүнээс эрүүл иргэн хөтөлбөрийн хувьд бол бид нэр аль болох энэ ард иргэдийн эрүүл мэндийг урт наслах энэ боломж олцоог нээхийн тулд иргэдээ үзлэг онцлогоонд жил бүрэн хамруулдаг байх. Энэ соёл хөвшлийг бол ажиллуулах юм хэрэгцээ шаардлага байна. Ийм учраас өнөөдөр бол энэ илрүүлэг онцлогоог 5 сарын 1-ээс эхэл зохион байгуулах, аймаг бол тодорхой хэмжээний хөрөнгө санхүүг аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан эрүүл мэндийн чиглэлийн хөтөлбөрүүдийн санхүүжилтээс гаргана гэдгээ бол аль биесээр ингээд мэдгдлээ. Монгол Улсын ерөнхий сайдаас ч гэсэн Монголын улсынхаа бүх иргэдийг жил бүр эмчийн үзлэг онцлогоонд бүрэн хамруулдаг байя гэдэг ийм үүрэг чиглэлийг бидэнд өгсөө аймгийн засаг дарга нарт. Ийм учраас энэ Монгол Улсын ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн хувьд ч бол энэ ажлыг хийж хэрэгжүүлэх гэж. За хоёр дахь асуудал өнгөрсөн хугацаанд бас эхийн эндэгдлүүд гарсан, булган сумд эхийн эндэгдэл гарсан, за жаргал сум дээр нэг гарсан, мөн ковидээр нэг их эндсэн. Ингээ үндсэндээ эхийн эндэгдэл 3 гарч байгаа. Ийм учраас энэ жил бол эхийн эндэгдэлгүй байх ийм зорилт тавьж байгаа. Ирээ их хүн гэдэг бол үр хүүхдээ төрүүлээд баярын нулимс унгаж байх ёстой болохоос орчлон хорвоог бол орхиж байх ёсгүй. Ийм учраас энэ дээр бол эмч эмнэлгийн ажилтнуудын сахилгын хариуцлагыг дээшлүүлье. Ийм учраас энэ чиглэлийн ажлын асуудлыг бид нар бас анхаарай гэдэг. Ийм үүрэг чиглэлийн өглөө. За 3 дахь асуудал бол бас няраа эндэгдлийн асуудал байгаа. Улсын дунджаас бас дээшээ гарсан өнгөрсөн жилийн энэ ковидын нөхцөл байдлын үед ийм учраас няраа эндэгдлийг улсын дунджаас бол доош нь болгож хамгийн бага няраа эндэгдэлтэй аймаг болох энэ чиглэлээр бол үүрэг чиглэл өглөө. За өнгөрсөн хугацаанд бол бид аль болох эмч эмнэлгийн ажилтнуудынхаа ажиллах орчин нөхцөл ажиллах энэ багаж тоног төхөөрөмжөөр хангах асуудал дээр бол аймаг анхаарч ирсэн. За үүнийгээс үргэлжлүүлээд хэрэгжүүлээд явна. Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт төрөө хувийн хвшлийн 100 орчим байгууллагын 1369 эмчийн эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Энэхүү зөвлөгөөнд бүсийн онцлог амжилтны төв, булган сумын нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төв, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн тус салбарын 120 гаруй удирдах ажилтан оролцлоо. Зөвлөгөөний үеэр өнгөрсөн оны ажлуудаа дүгнэхийн зэрэгцээ, цаашдын ажлын чиг хандлага тодорхойлж 2022 онд иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш эмчтэй чанартай хүргэх зорилт тавин ажиллаж байна. 2021 онд үдвэхэн бол ковид сар дахал энэ бол дэлхийн нийтэд бол төлөвлөгдөөгүй. Бүх нийтийг хамарсан ийм ажил зогсоосон ийм ажил байсан ч гэсэн бид нэгэн тал хүн байгаа амчин хүний өвчлөл эндэгдлийг бууруулах, эрт илрүүлэг онцлогын амжилтыг хийх, эмчилэн эрүүлжүүлэх гэсэн цаг сарах хэмжээг бас хажууд авч явсан. За 22 онд бид бол яах вэ гэхээр сая манай аймгийн засаг дарга
бас бидэнд бас өөрөг чиглэл өгсөн. За эхийн эндэгдлэгөө аймаг болёо. Их хүүхдийн эндэгдлэг тууштай бууруулъя. Энэ дээр эм чимлэгийн мэрэгчлүүд нь судалгаа шинжилгээтэй нотлоготой байж бид юун дээр алдаад байна? Ямар гарц гаргалгаа гарах вэ? Үнэхээр одоо эхийн суурь өвчин байна уу? За хүүхдийн амьсгал гачаалын шинж тэмдгүүд юм уу? Амьсгалын дистресс хом шинжлэгдэх. Тэдгээр нь байна. Юунаас болоод хүүхэд эндээд байна гэдэг асуудал дээр бол онцгой одоо анхаарч ажиллаарай гэсэн өөрөг чиглэл өгсөн байгаа. Бид бүхэн энэ дээр бол яг ийм төлөвлөгөөнийхөө дагуу өөрөг чиглэл өгч ажиллаа бас дараа жилийн эдгээр зөвлөгөөн дээрээ бас ингэж тайлагнаж ажиллая гэж бодож байна. Гэхдээ одоо бид бүхэн энийг ингээ хийн гэхээр болчтой тийм амар асуудал биш. Энэ дээр бол ард иргэдийн оролцоо маш чухал шүү. Эрсдлээ сэргийлж болох эндэгдлэр бага насны хүүхдүүд маш их эндэж байна. Тээврийн осолд орж гин, усан дунж гин, морь малнаас унж, уул хатнаас унж гэмтэж бас насварж байгаа тохиолдлууд байгаа. За дээр нь одоо улс орон даяар 5 дугаар сарын 1-ээс эхлээд эртэлрүүлгийн цогцорох хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, хавдар, хөгжлийн мэрэгшилтэй хүүхдийг одоо оншилж, эмчилж, эрүүлжүүлэх бид бүхэн үр дүнгийн тооцох ийм ажил байгаа. Тэгэхээр ард иргэд маань одоо бид бүхний зохион байгуулж байгаа ажилд бас идэвхтэй сайн оролцож, үзлэг шинжилгээнд хамрагдаж, альва өвчнөөс одоо эрдэмчлэх, амжилтгаас нь урьдчилан сэргийлэх арга хэмжээд бидэнтэй нэгдэж хамтарч ажиллаж гэдгийг бас та бүхэндээ бас дуулгая. Хамгийн чухал салбар болсон эрүүл мэндийн салбарын ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, сургаж дадлагжуулах, орчин үеийн техникод тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн барилгын засвар хийх гэд энэ салбарт багагүй ажил хийгдэнэ. Тухайлбал энэ онд улсын төсвийн 3,474,8 сая, орон нутгийн 219,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.